2012 он дэлхийд гайхагдсан 17% эдийн засгийн өсөлт хөөсөлж монголчууд амьдралын бодит үнэнтэй нүүр тулсан үе. Үүнээс ганц 2 жилийн өмнө Монгол ардын намыг засаглаж байх үед уул уурхайн бүтээгдэхүүний үн өсч улс мөнгөдсөн цаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг Монгол ардын нам зөвхөн хэрэглээг дэмжин өрн таран хийсний балаг өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн эхлэл усныг шүүмжлэн ярих хүн олоо. 2012 он бол иргэдийн төрийн эрх барьж сонголтоо хийх түүхэн жил байлаа. Сонгогчид хэрэглээг дэмжин улсын хөгжлийг боомлдог Монгол ардын намыг биш, улсын хөгжлийг урагшлуулах үйлдвэржилтийг дэмжихээ илэрхийлсэн. Ардчилсан намыг сонгосон түүхэн сонголт хийсэн юм. Ард иргэд өөр удирдлага, өөр бодлого, өөр амьдрал хүсч сонголтоо хийсэн нь энэ байлаа. Харин олон хулсан ардчилсан намд эдийн засгийн хүндрэлээс улс орноо гаргах том даалгавар оногдсон юм. Тэд ч өөрөөр ажиллаж эхэлсэн. Монгол ардын нам шиг хэрэглээг дэмжих биш, Монголд үйлдвэрлэдэг, бүтээдэг, орон болох ёстой гэсэн зорилтыг тавьж үүнийг ардчилсан нам 2020 хөтөлбөртөө тусгажээ. Заасан дээр бичигдсэн ардчилсан намын энэ мөрийн хөтөлбөр амьдрал дээр одоо бодитоор хэрэгжиж байна. Энэ бол Чингис самурай боо. Түүний санхүүцсэн үйлдвэрүүд, зам, цахилгаан дулааны станц, дэд утсын бүтээн байгуулалтууд импортыг орлож экспортыг дэмжих төсөл хөтөлбөрүүд юм. Монгол хос илүү мөнгийг яаж зарцуулах нь чухал гэдгийг монголчууд амьдралаараа нотолсон. Иймээс ардчилсан нам олсон нэг төгрөгөө 3 болгож үржүүлэх үйлдвэржилт, бүтээн байгуулалт, хөгжил, Чингис самурай бондын мөнгийг зарцуулах шийдвэр гаргасан нь мэдээ олсон хэрэг байлаа. Монгол улсад үйлдвэрлэл 2010 онд 34.8% байсан бол 2011 онд 34.9%, 2012 онд 24.2% болж буурсан нь эцсийн цэгт хүрснийг сануулсан хэрэг байсан юм. Чингис бондын 1.5 тэрбум Америк доллар мөн засгийн газрын хөнгөлөлтөд зээл бүхий хөтөлбөрүүдээс үйлдвэржилтэд өнөөдрийн байдлаар 1.80 орчим төгрөгийн зээл хэлбэрээр зарцуулжээ. Үүнээс хүнд үйлдвэрийг дэмжих хүрээнд дангийн үйлдвэрт 32 тэрбум, үйлдвэр хөдөөж явахын 3 салбар болох ноос, хоолор, хоёрын үйлдвэрийг дэмжихэд нийт 165.2 тэрбум зарцуулахар шийдвэрлэжээ. Үүнээс одоогоор 118 тэрбум орчим зээлийн санхүүжилт эзэлтэй болсон байна. Ноосны урамшууллын үр дүнд 2014 онд нийт бэлтгэсэн ноосны 83%-ийг үндэсний үйлдвэр тушаасан байгаа. Үйлдвэрүүд түүхий эдийн дутагдлаас гарч үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд тусалжээ. Мөн эдийн үйлдвэрийн 16 төсөл амжилттай хэрэгжиж тэдний борлуулалтын орлого 2014 он 2013 оноос 28.6%-аар өсч 225 ажлын байр шинээр бий болсон. Долларын үйлдвэрүүдийн эрмэл болон сүлжмэл бүтээгдэхүүн 20-оос 23.8%-аар, нэхэмэл бүтээгдэхүүн 12.5%-аар өсч энд 449 ажлын байр шинээр бий болжээ. Үйлдвэрийн салбар бол тэр чигээр ямар нэг яамны бөөрөнд явсаар байгаад эцэст нь бид хамгийн гол салбараа дандаа хавсарган таягдсан. Үндсэндээ түүхий эдийг экспортлох бодлого болчихсон тийм л болсон гэж. Одоо аж үйлдвэрийн салбар гарч ирснээрээ бид одоо төрөөс анх удаа төрөөс баримтлах бодлогоо тодорхойлоод одоо ингээд улсын их хурлаар батлагчлаа. Мөн тэр бодлогоо дагуулад бид аж үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг оруулж байна. Ингэж эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бүтээгч Монгол болохын тулд мөрийн хөтөлбөртөө тусгасан үйлдвэржилтийг шимжүүлэх чиглэлийг ардчилсан нам тууштай урагшлуулж байна. Чингис бонд засгийн газрын хөнгөлөлтөд зээлийн өрөөгөөр үйлдвэрүүд хэрхэн сэргэж байгааг зөвхөн тоогоор биш, хэд хэдэн үйлдвэрийн бодит жишээгээр харуулна. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани өнгөрсөн хугацаанд зөвхөн хаягдл төмөр боловсруулах үйл ажиллагаа явуулж байсан бол төр хувийн хэмжээний түншлэлийн санхүүжилтээр дархан сэлэнгийн бүсийн төмрийн хөдрийн ордоос гарсан түүхий эдийг баяжуулах үйлдвэр болгожээ. Ингэснээр тус үйлдвэрийн хүчин чадвар 5,000 тоннд хүрсэн байна. Яг арматур бол бид нэг 10 хэдэн төрлийнх. Тэгээд дээр нь бид Эрдэнэт үйлдвэрийн одоо 40 80 гэсэн диаметрын шаарын нийт хэрэгцээг бол хангаж байгаа. Өнгөрсөн жил бид 20,000 тонны бүтээгдэхүүн өгсөн. Энэ жил бид 22,000 тонны бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Жилдээ бол бид нэг 54-өөс 58,000 тонн бүтээгдэхүүн одоохондоо үйлдвэрлэж байна. Дархан нэхий компани засгийн газраас нийт 14 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээл авснаар зөвхөн нэхий дээл, сахих бүтээгдэхүүн бус үйл ажиллагаа өргөтгөж гутал цүнхний үйлдвэр шинээр ашиглалтанд оруулжээ. Ийм боловсрол үйлдвэрүүдийг байгуулах хамгийн гол ач холбогдол нь зөвхөн энэ үйлдвэрийн ашигаас гадна одоо хэдэн зуун жижиг үйлдвэрийг ажилтаа байлгадаг, түүхийдээ гаднаас биш дотоодоос авдаг ийм л болох гэдэг. Энэ их үр бүтээлтэй тийм ээ. Ер нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, дотоод орж ирэх валютын орлогыг нэмэгдүүлсэн энэ их чухал одоо хэрэгцээтэй зүйл зарцуулагдсан мөнгө юм а гэж байна. Ингэж дархан нэхий үйлдвэртэй шинжилт хийсний үр дүнд
гадаадын зах зээл дэх захиалга нь ихссэн байна. Өнгөрсөн жил Казахстан улсаас нэхий дээл хүрээний захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн бол мөн Европоос арьсан пүүсний захиалгач авсан байна. Дэлхийд алдартай брэнд болох Sorel гуталны Монгол хөлбөрийг хүртэл хийсэн нь олонний таашаал нийцээд байна. Чингис Бондын өр өгөөж бол цаашдаа улам тав тодорхой гарах нь бол ойлгомжтой байна гэж ингэж ойлгож байна. Хөдлийн цемент шохон үйлдвэр. Тус компани дотоодын цементийн хэрэгцээний 60% хангадаг. Чингис Бондоос хөнгөлтэй зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Ингэснээр ямар ч маркийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж дотоодын зах зээлийн 60% дангаараа хангах хэмжээнд хүрсэн байна. Одоо бид нар ямар ч импортын цемент хөвгөр эдний үйлдвэр дээр нэмээд дахиад 2 үйлдвэр ашиглалтанд орох юм. Орос руу цемент экспортлох тухай ярих цаг болж байгаа гэсэн. Өнгөрсөн 14 онд гэхэд 500 гаруй мянган тонн цемент орж ирж ирсэн бол энэ жил 200 мянган тонн болсон нь бол шууд одоо манай үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагаатай бол бас холбоотой. Монгол улс нийт хэрэглээнийхээ 80 орчим хувийг импортлон авдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал олсон мөнгөнийхөө 80% бид гадагш нь урсгалдаг гэсэн. Гадаад зах зээл рүү урсах мөнгөнийхөө 80%-ийг дотоод авч үлдэхийн тулд бид эх орондоо хийж бүтээх ёстой. Чингис Самурай бондын нэг хэсэг импортыг орлож, экспортыг дэмжих ийм бодлогоор зарцуулагдаж байна. Тухайлбал хилэн зэрэг тансаг зэрэглэлийн загсны махыг монголчууд импортоор оруулж ирдгээс биш дотоодоо бэлдэж экспортод гаргаж байсан түүх үгүй. Тэгвэл хилэн гих дэлхийд товарцсон өндөр үнэтэй загсыг монголчууд эх орондоо үржүүлж эхэллээ. Хаягдал цаас үйлдвэрлэх Экопак Монгол компани. Өмнө нь хог болон хөглөгч байсан цаас өнөөдөр нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн болж хувирчээ. Энэ бол Чингис Бондын үр дүн юм. Экопак Монгол компани байгуулагдсанаар хуучин үйлдвэрийн хүчин чадлыг 4 дахин нэмж хаягдал цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэлхийн технологиг Монголд нэвтрүүлсэн байна. Импортыг орлох ажлын байр бий болгох, шинэ технологи нэвтрүүлэх Чингис Бондын зорилго энд жинхэнэ утгаараа ингэж хэрэгжиж байна. Импортыг орлох бүтээгдэхүүнийг бид эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн өөр нэг жишээг дүрдэг. Энэ бол оргих ургамлын тус. 2-3 дахь орны зах зээлээс импортоор оруулж ирдэг байсан уг бүтээгдэхүүнийг бид эх орондоо ийхүү үйлдвэрлэснээр ургамлын тусны хэрэглээг 50% хангах юм. Хэрэгцээд манай үйлдвэр манай хоногт 300-аас 500 тонныг боловсруулах хүчин чадалтай болж нэмэгдэнэ. Хэрэгцээд цэвэршүүлэн савлах үйлдвэрээ бид ашиглалтанд оруулна. Мөн дээр нь одоогоор бол биодизелийн үйлдвэрлэдэг жижиг бичлэг үйлдвэр Америкаас оруулаад ирсэн бид нар одоо хоногт 1 тонныг үйлдвэрлээд биодизел хийгээд явж байна. Оргих ургамлын тусыг зах зээлд 2600-аас 2800 төгрөгөөр зарж борлуулалт чамлахааргүй байгааг үйлдвэрийнхэн хэлж байлаа. Тус үйлдвэрийнхэн ургамлын тус үйлдвэрлэх явцад гарсан хаяг лаач ашиглан малын дижээл, биотулш үйлдвэрлэх давхар дэлтэй болж байгаа юм. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа өөр нэгэн аж ахуйн нэгж бол West Shoes гутлын үйлдвэр. Тус үйлдвэр нь 2014 онд Чингис Бонд 888 төстөөс 2 тэрбум төгрөгийн зээл авч конвейерийн шугамтай үйлдвэрээ нээж ашиглалтанд оруулсан байна. Ингэснээр технологийн дагуу үйлдвэрлэсэн чанартай үн хямд гутлыг зах зээл гаргах бүрэн боломжтой болсон байна. Чингис Бондыг үлгэр гэж ярьж үйлдвэржилтийг зөвхөн цаасан дээр тунхаглаж байсан тэр үеийг харж монголчууд үйлдвэрлэж бүтээж чадаж байгааг арчилсан нам ингэж амьдрал дээр тод харуулж байна. Энэ бол бодит дахиц бодит ажил хэрэг. Арчилсан нам Чингис Бондын нэг хэсгийг хүлээж авах. Тэр дундаа Монголд хамгийн ирээдүйтэй ноос ноолоор арь ширний салбар зарцуулах шийдвэр гаргасан юм. Ноос ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэхийн тулд 300 тэрбум төгрөгийн зээл олгосон урд нь энэ салбарт олгож байсан зээлүүдээс даруй 20 дахин илүү байгаа юм. Цаашид үйлдвэр байгуулагдлаа. Засгийн газар татвараар дэмжиж өглөө. Зах зээлийг хамгаалж өглөө. Гэхдээ энэ бол импортод хамаатай. Ер нь бол манай гол зорилго бол экспорт шүү дээ. Одоо Япон улсын барилгын дулаалгын материалын зах зээлийн хэдэн хувьч 10-20% аавна гэдэг ийм л зорилт тавих хэрэгтэй. Тэр зэдрэгөө бид хийж чадж байна. Хөрөнгөөр туслах эхний алхмыг засгийн газар инхүү хийж үр дүн гарч эхэлсэн бол одоо үүн дээр бодлогын дэмжлэгийг үргэлжлүүлэн явуулж байна. Цаашид үүнээс давж 2-3 алхахын тулд санхүүгийн асуудал мөн яригд. Асуудлыг зээл авч шийдэж болгоч үйлдвэрлэгчдэд тулгардаг гол бэрхшээл нь барьцаа хөрөнгө болох хүү бол. Энэ асуудлыг шийдэж өгөхийг үйлдвэрлэгчид хүсэж байна. Төр засгийн оролцоо буюу засгийн баталгаатай, засгийн их усүрээс, хөгжлийн банкнаас засгийн баталгаагаар дамжаад гадаад их усүрээс татж байгаа мөнгийг бол дотооддоо бид нар доор хаяж нэг 3-аас 5 за болж игэл 7 жилээр өгдөг ийм л тогтолцоо л шилжмээр.
Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өргөөжийг нэмэх өөр нэгэн хэсэг нь малын гаралтай түүхий эдийн арилж, ноос, моолуур, арьс шир, мах гэд малын гаралтай бүхий л түүхий эдийг чэнжүүд татгаж, үн ханшигч тэд дураараа тогтоодог байлаа. Харин ханшин энэ савлгааг тогтоохын тулд арчилсан нам хөдөө аж ахуйн бирж байгуулсан мөн үдээ олсон ажил болсон юм байна. Монгол улсын нийт газар нутгийн 11.8% оймод эзэлдэг. Энэ тэмч баг тоо биш ээ. Гэтэл модны нөөц баггүйч модон материалын нэрийн түүхийдээ гаднаас импортлож авч байна. Тэгвэл энэ орон зайг MC Lockhouse компани мод боловсруулах үйлдвэр нөхөж эхэлжээ. Энэ үйлдвэр Чингис Бондоос нийт хөрөнгө оруулалтынхаа 30% буюу 3.8 тэрбум төгрөгийн дэмжлэг авч дотоодын тавилга үйлдвэрлэгчдийн гол түүхийдийг бэлтгэж эхэлжээ. 37 нэр төрлийн гэр гаруй тоног төхөөрөмж өгөхий тоон системийн бүрэн автомат удирдлагатай энэ үйлдвэр жилдээ 20 мянган шоомод боловсруулах хүчин чадалтай. Үүнийг энгийнээр тооцвол 220 вагон мод гэсэн. Үйлдвэрлэлийн үндсэн түүхийдээ Оросын холбооны улс болон Сэлэнгийн бугантаас авч Монгол улсын жилийн хэрэгцээ болох 5000-аас 600 шоометр хавтан 100% үйлдвэрлэх дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж өрдөж байна. Монголын мебелийн үйлдвэрүүдэд түүхийд болох хавтангаа урд хойноос зөөдөг байсан бол MC Log энэ үеийг халж дотоодоос хангаж эхэлсэн байна. Жил бүр манай улс Хятадаас 5000 гаруй шоометр цулгай наамал хавтан худалдан авч үүнд 20 сая гаруй юань зарцуулдаг байсан. Тэгвэл энэ мөнгө одоо эх орондоо үлдэх боломж ийхүү бүрдэж байна. Чингис Бондоос 30%, 70%, 50-ны Экзим банк, Худалдаа хөгжлийн банк зэрэгээр аваад сайхан үйлдвэр байгуулсан байна. Монголын бүх мебелийн хавтангийг хангаж болох цаашдаа маш олон жижиг дунд үйлдвэрийг мебель хийдэг үйлдвэрүүдийг гаднаас импортоор хавтаа авах биш эндээ хийдэг ийм сайхан үйлдвэр болсон байна. Нэг хэсэг нь түүхийдээ ингэж бэлдэж эхэлсэн бол нөгөө хэсэг нь импортын тавилгыг орлох эх орны үйлдвэрийн чанартай тавилгуудыг ч үйлдвэрлэн гаргаж байна. Ийм тавилгын үйлдвэрүүдийн нэг нь Долоон болдог группийн Kitchen All тавилгын үйлдвэр юм. Тус үйлдвэр өмнө зөвхөн галдууганы тавилга үйлдвэрлэдэг байсан бол одоо бүх өрөөний тавилга үйлдвэрлэх болжээ. Монголын үйлдвэрлэгчдийн тавилга дэлхийд өсөлт хөөцнийг Kitchen All-ын тавилга харуулж байна. Одоо төр борлуулалтанд анхаарах дараагийн алхмаа хийнэ. Засгийн газрын зүгээс бол одоо бид нэр тоног төхөөрөмжийг нөгөө нэг одоо нөт гайлаас чөлөөлөхтэй тэр хөтөлбөрт бол хамрагдсан. Тэр нь бол одоо манай тоног төхөөрөмж одоо бас харьцангуй зардал багтаа орж ирэх энэ боломжийг бол биднэрт олгосон. Дэлхийн ямар ч брендтэй өрсөлдөж чадхаар мебель үйлдвэрлэж чаддаг болсон байна. Тэгээ одоо хэрэглэгчид Монголынхаа бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй. Тэгэх юм бол Монгол ажилчин цалингийг авна шүү дээ. Гадаадын мебель авбал цалин гадаадын хүнд очино. Ингэж монголчууд гаднаас авдаг нэг хэрэглээгээ дотоодынхноор сольж чадсан байна. Дэргэд чанартай, загвард орчин үеийн хямд тавилга байхад гадагшаа мөнгө зарж зардал чирэгдэл болох хэрэг үгүй болж байна. Чингис самурай бонд хэрхэн үйлдвэр ажлын байр болон хувирсныг 100 хэдэн жишээгээр харуулхад юм байна. Эдийн засаг хэдий хүнд байгаач арчилсан намд дотоод нөөц улцаагаа ашиглаж хямралыг ийхүү боломж болгон хувиргаж чадсан хэрэг. Арчилсан намын зүгээс энэ үйлдвэрүүдэд дэмжих гарсан бүтээгдэхүүнийг борлуулах өөрөө өөрсдөө дотоодынхоо хэрэгцээг энэ үйлдвэрүүдээр хангах ийм чигийг хангаж энэ үйлдвэрүүдээ хөл дээр нь босгохын төлөө явах болно. Гадагшаа тэрбумаар урсах мөнгийг дотооддоо үлдээхийн тулд импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн нь өнөөдөр үр дүнгээ өгч дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ энэ хугацаанд 28% айр өсч надын худалдааны тэнцэл ашигтай гарч эхлэв. Эцэст нь Монгол худалдан авагч гэдэг хаягтай байсан бол одоо энэ хаяг үйлдвэрлэгчийн хаягаар солигдож байна. Үүн дээр Монгол хүний сэтгэлгээнд өөрчлөлт гарч монголчуудад Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ сонгох сэтгэл бий болжээ. Энэ бол шийдлээс үүдэж бидний амьдралд гарч байгаа эерэг бодит өөрчлөлт. Ийм өөрчлөлтийг монголчууд олон жил хүлээсэн. Хэрвээ эдийн засаг өсөлттэй байсан 2008 онд Чингис самурай бондыг босгосон бол эх орны минь хөгжил өөрийнхөөс даруй 2-3 жилээр урагшлах боломж байсныг эндээс харж байна. Гэвч тухайн цаг үед ирэх болж байсан Монгол ардын нам ийм бодлого явуулж чадаагүй. Энэ чисэргээрээ Монгол ардын намын ирэх болсон хугацаанд үйлдвэржилтийг боомж эдийн засгийг цацаах бод шийдвэр цөөнгөө гарч байсан байх. 1992-оос 1996 оныг иргэн саная. Энэ бол Жасрын засгийн газрын Монгол ардын нам хөгжүүлэлтийг зогсоож үүний балгаар олон үйлдвэр хаалга барьсан байна. Хэрвээ энэ цаг хугацааг монголчууд алдаагүй аль хэдийн хөгжлийн хэд хэдэн шатыг дамжин алхах боломж байжээ. Бид өнгөрсөн хугацаанд ийм их цаг хугацаа түүнийг дагсан боломж ашиг хөгжлийг алджээ.
Харин одоо алдсан энэ хөгжлийг хугацаа алдалгүй нөхөхөөр ардчилсан нам чармайн ажиллаж байна. Галт тэргийг тэд нэгэнт хөдөлгөж чадсан. Энэ бол чамлахааргүй амжилт. Хөгжилд тэмүүлж хүрдгээс тэнэж яваад өөрөө ирдгүү лээ.